өндөр өдөртэй учраас ийм үйлдвэрлэлийн үн гэдэг. За өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 250 орчим эмнэлгийн байгууллага эрдэмтдийн онцлогооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр эмнэлгийн байгууллагуудад 550 гаруй ионжуулагч цацраг идэвхтэй үүс хүрээг ашиглаж байгаа юм байна. За рентген кабинет ионжуулагч цацраг үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглаж суйрлуулах болон эрдэмтгийн шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн төслийн хилцүүлгийг зохион байгуулжээ. За эрдэмтгийн онцлогооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нийслэл орон нутгийн нийт 35 байгууллагын 47 цацрагтай ажиллагч оролцож санал бодлоо солилцлоо. Энэ сургалтын маань гол зорилго бол одоо энэ эрдэмтгийн онцлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагуудын одоо цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааг одоо бэхжүүлэх, цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, цацрагийн одоо сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх гэж чиглэсэн мөн одоо байгууллагуудад цацрагийн аюулгүй ажиллагааг хэвшүүлэхэд зориулсан ийм чиглэлийн одоо зорилготой сургалтыг бол зохион байгуулж байна. Засваргийн үүсгүүр эрдэмтгийний тоног төхөөрөмжтэй ажилдаг инженер техникийн ажилчид, эмч, эмнэлгийн нийт ажилтан, хувийн хөвшлийн томоохон үйлдвэрийн техниктэй ажилдаг ажилтнууд заавал хамрагдах ёстой гэж хуульд заасан байдаг байна. За үүний дагуу энэ удаагийн зохион байгуулж байгаа сургалтад 140 гаруй үйлдвэрийн болон эмнэлгийн ажилчид хамрагдсан байна. Энэ эмнэлгийн байгууллагууд болон цацрагийн одоо тоног төхөөрөмжтэй ажилдаг энэ инженер техникийн ажилчид эмч нарт бол энэ сургалтыг бол өгдөг байгаа. Тэгэхээр энэ уг сургалт маань өөрөө хуульчлагдсан сургалт байдаг. Энд бол за энэ тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа улсууд бол заавал энэ сургалтанд бол хамрагдах ёстой гэдгийг бол хуульчилчихсан байдаг. Үйлчлүүлж байгаа хүмүүс байна тийм ээ. Тэгэхээр юу ажиллаж байгаа ажилтан өөрөө байна. Энэ бүгд өөрөө тэр цацрагийн юу зоонд орж идэг учраас бол энийг бол юу ажилтан болон тэнд байж байгаа хүмүүс бол мэдэх шаардлагатай. Тэгээд ионжуулагч цацраг буюу эрдэнэтэй зархтай холбоотой тоног төхөөрөмжүүд олноор орж ирж байгаа учраас энэ дүрмийг бол өөрчлөх шаардлагатай байсан. Энэ зориулаад одоо төгссөн шинжилгээ буюу цацрагтай ажилдаг эмч нар, техникч нар одоо сургалтанд хамрагдаж байна. За энэ талаар бол энэ техникч нар одоо өөр тохиолдож байгаа юу ажлын дүрмийг өөрчлөх шаардлагатай зүйлүүдийг тодорхой ярьж хэлэлцүүлж байгаа юм бол цаг үе болсон асуудлаа гэж үзэж байна. За сүүлийн жилүүдэд ионжуулсан цацрагт үүсвэртэй төхөөрөмжүүд ихээр орж ирж хэрэглээнд нэвтэрж байгаа учраас цацрагийн аюулгүй байдлын дүрмийг шинжлэх шаардлагатай болсон байна. Тиймээс энэхүү дүрмийг цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрм, цацрагийн аюулгүй норм шинээр батлагдсан гарсантай холбоотой шинжилэн боловсруулж байгаа бөгөөд эрдэмтгийн онцлогооны үеийн өвчтөнд өгөх тунгийн зөвлөх төвшинг мөрдүүлэх, цацрагийн хамгаалалтад аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг зохицуулах, цацрагийн болзошгүй осол, ионжуулагч цацрагийн сөрөг үйлчлэлээс цацрагтай ажиллагч үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн шаардлагыг бууруулахад чиглэсэн олон улсын жишгт нийцүүлсэн дүрмийн төслийг батлуулахаар хэлэлцүүллээ.